Дараагийн мэдээг танилцуулъя. Италид хөгжмөдийн хувьсалтай холбоотой шинэ судалгаа хийгдсэн байна. За энэхүү судалгаа нь 1600 оноос 2021 оны хооронд зохиогдсон 20,000 гаруй хөгжмийг авч үзэж судалгааг хийсэн байна. За судалгааны үр дүнгээс үзэхэд улам бүр жаз болон сонгодог хөгжмөд бүтцийн хувьд илүү энгийн болж байгаа гэдгийг судалгаа тогтоосон байна. За энэхүү судалгааг Италийн судалгааны баг хийсэн. Ингэхдээ 20,000 орчим энэхүү хөгжмийн MDI файлыг судалсан байна. За Nature сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны зарим хязгаарлалтай тулгарсан гэдгийг судлаачид нуусангүй. За тухайлах юм бол 12 авианы тоонд тулгуурладаг MDI файлуудыг хөрвүүлэх үед нотны сонголтыг нарийн хэмжих боломжгүй байсан. За иймээс судлаачид аялгау болон гармоник шилжилтэнд дүн шинжилгээ хийхэд анхаарлаа хандуулсан. За ингэснээр сонгодог болон жаз хөгжим нь бүтцийн хувьд илүү энгийн орчин үеийн төрлүүдтэйгээ илүү их ойртож төстэй болж байгаа гэдгийг судалгааны явцад илрүүлсэн. 2024 онд мөн ижил төстэй судалгааг хийсэн байна. За Лондонгийн Хатан Мэригийн их сургуулийн хийсэн судалгаагаар чартуудад тэргүүлж байгаа дуунуудад дүн шинжилгээ хийхэд эдгээр дуунууд нь ихээхэн энгийн болж байгаа ижил төстэй чиг хандлагууд ажиглагдаж байгааг илрүүлсэн. За ингэж өөрчлөгдөж байгаа нь технологийн дэвшилтэй холбоотой. За нөгөөтэйгүр соёл улам ижилсэж нэгэн төрлийн байдалтай болж байгаатай холбон тайлбарлаж байгаа. За гэвч судалгааг хийсэн судлаачдын зүгээс энэ тайлбарыг бас илүү нюанстай байдлаар тайлбарлах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн байна. За тэдний үзэж байгаагаар сонгодог болон жаз хөгжим нь нарийн төвөгтэй байдлаа хадгалсан хэвээр байгаа ч гэсэн энэхүү нарийн төвөгтэй байдал нь арай өөр байдлаар илэрч байгаа гэдгийг судалгааны явцад тогтоосон байна. За энэхүү судалгаа нь интернет болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бий болсноос хойш хүний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг судалсан өргөн хүрээтэй том судалгааны төслийн нэг хэсэг болж байгаа юм байна. За тэдний өмнөх судалгааны үр дүнгууд нь бидний онлайнаар харилцах арга зам ч гэсэн мөн хялбаршиж байгаа гэдгийг тогтоосон. За гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй гэж судлаачид үзэж байгаа юм байна. За үнэндээ дэлхий дижиталчлалын 90-100-д тасан зохицож байгаа өөрийгөө шинээр бүтээсэн байгаа учраас энэ өөрчлөлт болон хөгжимд гарч байгаа болон бусад бидний амьдрал гарч байгаа хэм маягийн өөрчлөлт нь эерэг зүйл гэдгийг судлаачид онцолж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.